Сайн байцгаана уу та бүхэнд шинэ оны минь төргий. Өнөөдрийн нэвтрүүлгээр Nvidia компаниас шинээр гарах гэж байгаа GeForce RTX 50 хэмээх цуврал график картуудын талаар товч санал солилцож ярилцах гэж байна. За тэгээд энэ оны ихээр 1-р сарын 6-наас 10-ны хооронд буюу өнгөрсөн 7 хоногт Las Vegas хотноо CES буюу Consumer Electronics Show гэдэг ийм ивент болсон байгаа. Ийм үйл ажиллагаа. Тэгээд энэний хүрээнд Nvidia компани та бүхэн дэлгэцэн дээр харж байгаа. Nvidia компани гүйцэтгэх захирал Jensen Huang гэдэг энэ хүн байдаг. Тэгээд энэ хүн болохоор Nvidia компани дүрсний график карт гэж ярьдаг дүрсний картны хамгийн сүүлийн буюу шинэ 50 хэмээх цувралыг зарласан байгаа. За тэгээд зүгээр сонирхуулж ирэхэд бол Nvidia компани нийт график картны зах зээлийн бараг 80%-ийг эзэмшдэг гэх юм уу? Нийт борлуулж байгаа график картны 80% нь Nvidia компани байдаг. За тэгээд нэг ойролцоогоор 15 орчим хувь нь 10-аас 15% нь AMD компанийх, үлдсэн хувь нь Intel болон бусад компаниудад оногдож байгаа. За тэгэхээр энэ Nvidia бол график картынхаа энэ салбартаа бол нэлийн хамгийн том тоглогч гэж хэлэхэд бол эрхэвч буруудахгүй. За тэгээд Nvidia энэхүү компани шинэ цуврал карт нь 50 цуврал буюу 50 гэдэг тоогоор эхэлж байгаа ийм график картууд байх болно. Тэгээд энэхүү CES энэ үйл ажиллагааны хүрээнд Jensen Huang картуудаа танилцуулсан. Тэгээд 50 цуврал маань эхний ээлжинд 5090 гэдэг карт орж байгаа. За түүнд болохоор тэр нь болохоор энэхүү 50 цувралын хамгийн хүчирхэг буюу манлайлагч карт нь байна. Зах зээлд гарах борлуулалтын анхлагч үн нь болохоор $2000 орчим байх бөгөөд 1 сарын 30-наас худалдаанд борлуулалтанд гарахаар байна. Буюу энэ сарын сүүлээр. За үүнтэй зэрэгцээд RTX 5080 гэдэг бас карт гарч байгаа. Энэхүү карт нь болохоор $1000 орчим худалдаанд гарна. Мөн 1 сарын сүүлээр худалдаанд гарч байгаа. За түүнээс гадна RTX 5070 цувралын 5070 Ti болон 5070 гэдэг ийм хоёр картууд 2 сард худалдаанд гарна хэмээн зарласан байгаа. Цаашлаа зүгээр хүмүүсийн таамаглаж байгаагаар бол уламжлал ёсоор 5060 болон 5060 Ti гэдэг картууд гарах бах 3 юм уу 4 сард. Тэгээ эх онд refresh гэж яриад байгаа. Сэлгээд супер гэдэг суврлууд гарах болов уу гэсэн таамаглалтай байна. За тэгээд энэхүү шин цуврал маань хэр хүчтэй, хэр сайн картууд гарах вэ гэдгийг мэдээж хүн болгон сонирхож байгаа. За тэгээд үүний дагуу зарим нэг сайтууд жишээ нь Tom's Hardware гэх сайт энэ шинээр гаргаж байгаа 5090 гэдэг картыг 4090 гэдэг өмнөх хамгийн сайн одоогийн байдлаар зах зээл дээр байгаа хамгийн сайн хэрэглэгчдэд зориулсан ийм график карт буюу 4090-тэй харьцуулсан байгаа. Тэгээ ерөнхийдөө энэ дэлгэцэн дээр үндсэн үзүүлэлтүүдийн та бүхэнд ингээ харуулж энэ дээрээс бол яг шууд ингээд хараад хэлэхэд бол амаргүй байгаа учраас зарим сайтууд бол хувиад хэр зэрэг өөрчлөлтүүдтэй байна гэсэн ийм тооцооллыг гаргацсан байгаа. За энийг нь бүгдээрээ харуул арай илүү ойлгомжтой байх болов. За энэ дээр та бүхэн энэ шинэ цувралын зарлагдж байгаа картуудыг харж байна. 5090, 5070 Ti болон 5070. За эдгээрийн талаар энэ мэдээллүүд бол байгаа. 5060 Ti, 5060-ын талаар бол одоохондоо тодорхой мэдээлэл байхгүй. За юуг шууд хэлж болох уу гэхээр ямар ч гэсэн энэ 50 гэдэг цуврал маань болохоор GDDR7 гэдэг энэ шинэ санах хойн формат руу санах хойн DDR7 гэдэг энэ санах хойн руу шилжиж байгаа. Өмнөх нь болохоор GDDR6X гэдэг ийм цуврал байсан бол энэ илүү сайжраад дараагийн хувилбар руугаа шилжиж байгаа гэдгийг хэлж болно. За тэгээд түүнээс гадна шууд юунууд нь тусч ийн гэхээр ер нь бол одоогийн байдлаар хамгийн сайн хамгийн их санах хойтой буюу график картны memory гэж ярьдаг, VRAM гэж ярьдаг.
Тэр бол 24 ГБ байсан. Тэр нь болохоор RTX 4090, 3090 болон 3090 Ti. За AMD-гээс 7900 XTX гээд картууд 24 ГБ байсан бол энэхүү шинэ 5090 карт маань бол 32 ГБ санах ойтой. За түүнчлэн memory bus гэж ярьдаг. Энэ нь болохоор график картны цөмөөс график картны санах ой руу өгөгдөл дамжуулагч энэ өгөгдөл дамжуулдаг энэ зүйлийг хэлж байгаа. Тэгээ энэ болохоор бас өргөжж ирж байгаа. Гэх мэтлэн ийм юмнууд нүдэнд тусч байна. За тэгээд энэ та бүхэн харж байгаа бол энэ ард нь харшилтан дотор байгаа хувь байна л да. Энэ болохоор өмнөх сурал буюу яг өмнөх картаасаа хэдэн хувиар илүү байна гэж харуулж байгаа. За тэгээд график картны үзүүлэлтийн бас хамгийн том чухал үзүүлэлтийн нэг бол GPU core гэдэг байгаа. Манайхаар бол одоо shading units гэж нэрлэдэг CUDA core гэдэг CUDA цөм гэж байгаа. Энэ нь болохоор ерөнхий одоо зориултын тооцоолол хийх зориултын юм цөмүүд байдаг. За түүнээс гадна бас өөр төрлийн Tensor core гэж байдаг. Жишээлх юм бол тэр нь илүү хиймэл оюунд тулгуурласан одоо тооцооллыг хийхэд зориулдаг цөм гих мэтлэн график карт бол маш олон эд ангиас бүрдэж байгаа. За тэгээд 5090 карт маань болохоор 40-ээс 33% илүү юм цөмтэй болж байгаа юм байна. GPU core. За 5080 болохоор 4080-аас 11%, 5070 Ti болохоор 4070 Ti-аас 16%. За 5070 болохоор за би тоосолоод харсан нэг 5 орчим хувиар 4070-аас илүү олон цөмтэй болж байгаа юм байна лээ. За тэгээд энэ хурдууд нь бол харагдаж байна. Энэ бол яг одоогийн байдлаар төдийлөн сонирхолтой биш байх. Юу сонирхолтой гэхээр хамгийн одоо шилдэг карт нь бол 32 ГБ RAM-тай байх юм бол дараагийнх нь буюу 5080 бол 16 ГБ-тэй, 5070 Ti 16, 5070 болохоор 12. За түүнчлэн одоо түрүүн memory bus гэж сая ярьсан. Энэ болохоор одоо санах процессор нь санах ойрууга график картынхаа мэдээллийг дамжуулах энэ өргөн гэж хэлж болох юм уу. За тэгээд энэнийх нь хурд нь болохоор энэ 28-аас 30 гигабит per second гэж байна. За тэгээд одоо урсж байгаа устай харьцуулах юм бол memory bus нь болохоор одоо хэр их хэмжээний одоо метр куб ус урсж гин гэдгийг тодорхойлох юм бол memory speed нь болохоор хэр хурдтай энэхүү ус нь урсах уу гэдгийг тодорхойлж байгаа. Энэ дээрээсээ үндэслээд одоо bandwidth гэхээр мэдээллийн урсгалын одоо нийт өргөнийг хэмжиж болно. Тэгэхээр 256-гаа 30-д үржүүлээд жишээлх юм бол 5080 дээрээ чинь 8 тавахаар энэ хурд нь гарна. Тэгэхээр энэ өгөгдлийг дамжуулах урсгал нь болохоор 5090 дээрээ бол бүр 5080-аас бараг 2 дахин илүү байна гэсэн үг. За тэгээд цаашлаад харах юм бол тэжээлийн блок за энэ цахилгаан зарцуулалтыг ярьж байна. Тэгээ энэ 5090 карт болохоор хамгийн ихтэй 575 Вт эрчим хүч зарцуулах одоо ийм боломжтой юм байна. Ингэснээр 40-90-ээс бараг 27% илүү болж байна. Гэхдээ урьдчилсан байдлаар бол ямар хөө тэжээлийн блок хангалттай гэхээр урьдчилсан байдлаар мэдээлж байгаагаар бол 1000 Вт-ийн тэжээлийн блоктай байхад бол 5090 гэдэг картыг бол ажиллуулж болно. 5080 дээр бол 850 Вт-тай байхад бол хангалттай гэсэн юм мэдээлүүд явж байгаа. За тэгээд өмнө дурдсны дагуу энэ доор нь бол үнүүд нь харагдаж байгаа. Хизээ худалдаанд гарах уу гэдг нь харагдаж байгаа. За тэгээд дараагийн картууд нь болохоор 2 сар, 3, 4 сараас ингээд худалдаанд гарна гэсэн мэдээлэлтэй байгаа. За тэгээд энэхүү одоо график картыг танилцуулж явах үед Jensen Huang-ы нэг сонирхолтой мэдээлэл нь одоо та бүхэнд дэлгэцэн дээр харж байна. Энэ нь болохоор 5070 картыг танилцуулахдаа нөгөө $550 гэж байгаа. Тэгсэн мөртлөөсөө 4090-тэй адилхан одоо хүчин чадалтай ажиллана, performance гэдэг байгаа гэж зарласан. 4090 гэдэг карт нь болохоор зах зээл үн $1600. Тэгээд ер нь бол яг одоогийн байдлаар бол $2000-оос доош үнээр бол баг худалдаалагдахгүй ийм карт байгаа. Тэгэхээр яаж $550 үнэтэй карт 4090-ийн одоо ийм хүчин чадалтай үзүүлэлттэй ажиллах вэ гэдэг чинь өөрөө нэг баг ид шид үлгэрээ юм шиг сонсогдож байгаа. За тэгээ энэ видео нь та бүхэнд харагдаж байна уу? Нэг тавиад. Well, now with the Blackwell family RTX 5070
4090 performance. 4090 performance гэдэг 40-90 шиг одоо ийм хүчин чадалтай ажиллана гэдэг ийм мэдээлэл өгсөн байгаа. За тэгээд түүнээс гадна Nvidia-гийн вебсайтн дээр ер нь бол тоглоом болон програмууд дээр энэ график картууд өмнөх үетэйгээ яаж дүүцэж гинэ гэдгийг ингээд харуулсан янз янзын их гоё одоо ийм харьцуулалт байгаа. Тэгэд энэ дээр саяны сэдвийг бол одоо бүгдээрээ эргэж ирнэ. Яаж 50 70 гэдэг карт 40 гэдэг одоо картаас тэ адилхан байж болох вэ гэдэг энэ юунаас гарч ирээд байгаа бодит үү эсвэл зүгээр хийсвэр юм уу гэдгийг ярээ. Тэрний өмнө ерөнхийдөө одоо энэ жишсэн энэ харьцуултуудыг харъя. За 50 карт ногоон өнгөтэй 40 карт саарл өнгөтэй гэдэг. Тэгээд 40-ээ 100% гэх юм бол одоо зарим үзүүлэлтээр нь бол бараг 2 дахин илүү байгаа гэж харагдаад байна. Тэгэхээр 50 90 гэдэг карт дээдлэн л бараг 2 дахин л илүү байгаа. 50 70 гэдэг карт бараг 40 ирлүүгээ дөхнө гэдэг нэг юм яриад байгаа. Гэхдээ та бүхэн одоо эндээс харж байгаа 50 90 дээр ч тэр 50 80 дээр ч тэр ингээд зарим одоо багнууд бол арай илүү бага зөрүүтэй байгаа. Тэгээ тэрийг ингээд харах юм бол доор нь ингээд харах юм бол энэ технологиудыг бичсэн байл да. Энэ бол Resident Evil 4 гэдэг дээр болохоор ray tracing. За энэ DLSS гэдэг технологи дээр зүгээр DLSS. За энэ их том зөрүүтэй байгаанууд нь дандаа DLSS 4, DLSS 4, DLSS 4 гэдэг нь та бүхэнд харагдаж байгаа. За 5070 Ti дээр ч гэсэн мөн адилхан ерөөсө DLSS 4 гэхээр л их өндөр зөрүүтэй, бус дээр болохоор бүр маш ойрхон байгаад харагдаж байгаа. За тэгэхээр DLSS 4 гэж юу хэлээд байна гэхээр за DLSS гэдэг энэ технологи болохоор энэ Nvidia-гийн RTX гэдэг цуврал дээр RTX 20 гэдэг цуврал дээр бол анх танилцуулагдсан. Тэгээд энэхүү технологи нь болохоор хоёр одоо үйлдэлтэй гэж хэлэх юм уу, үндсэн үйлдэл. Нэг нь болохоор upscaling гэж нэрлэдэг байгаа. Upscaling нь болохоор жишээлх юм бол дэлгэц ямар нэгэн дүрсийг график карт дэлгэцэн дээр харуулахын тулд тэрийг эхлээд одоо боловсруулад бэлэн болгоод тэгээд дэлгэц рүүгээ мэдээлэл нь дамжуулна. Тэгэхээр та одоо тухайн график карт ажил хийж гэнэ гэсэн үг. Тэгэхээр дэлгэцийн нягтралаас хамаарат тухайн дэлгэцийг дүрхэхийн тулд жишээлх юм бол Full HD буюу 1080p гэдэг энэ одооныхоор бол стандарт хэмжээ бараг ер нь бол бараг жоохон хоцрогдох тал руу орж байгаа 1080p гэдэг энэ цэгийн нягтралтай жишээлбэл дэлгэцэн дээр дүрсээр дүрхэхийн тулд 1920 үржих нь 1080 цэгийг одоо үйлдвэрлэх одоо дүрсийг гаргах хэрэгтэй. DLSS технологийн upscaling гэдэг энэ аргачлалаар болохоор жишээлх юм бол 1080 биш тодорхой хэмжээгээр арай бага хэмжээгээр нөгөө дүрсээ буюу дэлгэцээ боловсруулаад тэрийг одоо технологийнхоо ачаар буцаад upscale гэхээр одоо өргөтгөөд 1080 гэж харуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр арай бага дүрсээр үйлдвэрлэж жишээлх юм бол 720p буюу HD форматаар дүрс зураглалаа боловсруулад харуулгахдаа болохоор upscale хийгээд өргөтгөөд 1080p-гээр харуулж байгаа. За энэ нь болохоор бүр DLSS 2 гэдэг энэ технологийн үед бол байж исэн. DLSS 3 гэдэг дээр байгаа. Одоо өмнөх 40 цуврал дээр DLSS 4 гэдэг дээрч байна. Түүнчлэн DLSS 3 дээр ямар шинэ одоо зүйл гарч ирсэн гэхээр frame generation гэж нэрлэдэг байгаа. За frame generation гэдэг нь үндсэндээ график карт нэг одоо дэлгэцний дүрсийг боловсруулчаад дараагийн дүрсийг боловсруулах үед одоо технологийн аргаар одоо яг график карт нь ажил хийгээд нэг дүрсийг боловсруулчаад дараагийн дүрсийг боловсруулах га тооцоол хийх үед технологийн DLSS технологийн frame generation FG гэж нэрлэдэг байгаа. Frame generation-ийн ачаар дунд нь одоо хийсвэр зураг оруулж ирээд ингэснээр нөгөө дүрсэнд харагдж байгаа кадрын тоо frames per second гэдэг байгаа. Энийг 2 дахин ихсхийг одоо хилээд байгаа. Тэгэхээр нэг үндсэн гарч ирсэн дүрслэлээр ахаад нэг generated frame буюу энэ frame generation. Тэгээд дараагийн дүрслэл ахаад frame generation гээд за зарим хүмүүс тоглоомоор энийг болохоор хиймэл одоо кадр, хиймэл зураг гэж нэрлэдэг. Энэ технологи болохоор
энэ DLSS 3 гэдэг одоо энэ 3 дугаар баган дээр харагдаж байгаа. Тэгэхээр энэний одоо үр дүнд юу хийгдэж байгаа гэхээр 71 фрейм per second байсан. Секунд 71 дүрс дэлгэцэн дээр гарч исэн бол 140 болж гарна гэсэн үг. За гэхдээ энэхүү технологи нь өөрөө бол бас нэлээд төвөгтэй, яригтэй асуудал дагуулсан. Энэ frame generation гэдэг нь яагаад гэвэл харахад ингээд FPS буюу энэ тоон ихсээд байгаа боловч жинхэнэ эрэг дээрээ одоо ингээд яг дэлгэцэн дээр харж байгаа нь илүү ингээд гоё илүү дөлгөөн ингээд нягт гоё харагдаж байгаа боловч яг цаад утгаараа бол нөгөө цаад утгаараа хариу үйлдэл гэх юм уу одоо latency гэж байгаа. Одоо хүн ингээд маусаа хөдлөхөд яг одоо маусийн энэ хөдөлгөөнийг дүрсэн дээр харуулж байгаа бол энэ frame generation-ээр тэр зүйлүүдийг тааж харуулж байгаа боловч яг жинхэнэ хэрэг дээр маусын дээр ирж байгаа энэ хөдөлгөөн нь болохоор хоцрогдолтой хэвээрээ. Тэгэхээр та 71 frames per second дээр маусаа хөдлөж ийсэн бол frame generation-ээр 140 гэж харагдж байгаа боловч 71 тэгэл адилхан хөдлөнө гэсэн үг. Тэгэхээр энэ frames нь бага байх тусам энэ latency дээр асуудал үүсээ. Тэгэхээр хоцрогдолтой харахад дүрслэл нь тоон их байгаа боловч жигээр хэрэг дээр одоо яг хэрэглэгчийн одоо энэ дарж байгаа үйлдэлүүд хариу үйлдэл үзүүлж байгаа хөдөлгөөн товчон дээр дарж байгаа энэ нь болохоор яг л нөгөө хуучин аргаараа явна гэсэн үг. Тэгэхээр энэ технологи нь болохоор ялангуяа ийм e-sport ч гэдэг юм уу хөдөлгөөн ихтэй ийм төрлийн програм games дээр болохоор тохиромжгүй. Тэгээ хүмүүс бол төдийлөө ашиглаад байдгүй амжилт төдийлөн олоогүй гэсэн ийм технологи байгаа. Тэгээд ер нь бол Nvidia болохоор одоо шинэ 50 цувралыг танилцуулахдаа ямар нэг шинэ юм танилцуулах шаардлага гарч байгаа болохоор DLSS гэдэг дүрв дээрээ болохоор multi frame generation гэдэг нэг шинэ бас тийм технологи танилцуулаад байгаа. За энэ технологи нь яах вэ гэхээр нөгөө жинхэнэ кадрын дараа хийсвэрээр нэг кадр харуулад хоёр дахь бодит кадр харуулаад дараагийн хийсвэрээ гэдэг байсан бол жинхэнэ одоо фреймсийн дараа 3 хийсвэр фрейм харуулад тэгээд дараа нь араас нь жинхэнэ фрейм ахаад 3 хийсвэр фрейм гэсэн үг. Тэгэхээр ингээд хийсвэр аргаар ингээд энэ болохоор ерөөсөө нөгөө технологийн хардвер буюу одоо яг тэр тоног төхөөрөмжтэйгээ холбоогүй програмчлалын аргаар за энэ нь болохоор өөрсдийнх нь хэлж байгаагаар бол хиймэл оюуны AI-ийн аргаар гэж байгаа. Тэгэхээр энэ бол хүсэх юм бол бусад өмнөх 40 цуврал дээр ч ер нь хэрэгжилж болно. 30 цуврал дээр ч магадгүй хэрэгжилж болох. Гэхдээ яг хоо яг програм хангамж буюу драйвер буюу одоо энэ програм хангамжийн аргаар зөвхөн энэ 50 цуврал дээр DLSS 4-ийн энэ multi frame generation гэдэг зүйл ажиллах юм байна гэж байгаа. За тэгээд энэ frame generation буюу 40 цуврал дээр гарсан энэ frame generation технологи нь болохоор хийсвэрээр үүсэж байгаа тэр frame буюу кадр нь нөгөө хийсвэрээр болохоор тооцоол хийн. Тэгээд тооцооллын үеэр алдаа гарч артефакт гэж ярддаг дүрслэлийн алдаа их гардаг байсан. Тэгээд тэр нь болохоор бас хүмүүсийн түрүү нөгөө яриад байсан хоцрогдол одоо хөдөлгөөний хоцрогдол input latency гэж яриад байгаа. Тэрнээс гадна дүрслийн алдаанууд их гардаг байсан. Тэгээд тэрийгээ бол бас бүрэн шийдээгүй байж итэл нэг дүрсний оронд бүр 3 дүрс хийсвэрээр гарахаар маш их хэмжээний бас олон хүмүүс энэ маш skeptical гэхээр одоо эргэлзээтэй байгаа л да энэ технологи дээр. Тэгээд ер нь бол яаж энэ тоонуудаа өндрөөр харгаад танилцуулаад байгаа гэхээр үндсэндээ програм хангамжийн аргаар нөгөө тоонуудаа үржүүлээд хийсвэр фрейм буюу кадр оруулаад тэгээд нөгөө FPS гэдэг гол үзүүлэлтүүдийг нь өндөр болгож харуулдаг байгаа гэсэн үг. За тэгээд энэ дэлгэцэн дээр бүгдээрээ харж байна л да. Энэ Cyberpunk гэдэг олон дээр за энэ буруу ойлгоог бол 50 эргээд карт гэж байгаа. Би бол итгэхгүй байгаа. DLSS off гэхээр өөрөөсөө юу ч хэрэглэхгүй, DLSS-ийг хэрэглэхгүй яг график карт бодитоор ажиллах юм бол 27 frames per second гэж байгаа. За тэгээ DLSS 2 гэхээр энэ нь болохоор нөгөө upscaling гэдэг түрүүн яриад байсан. Дэлгэцийг арай бага дүрслэлтэйгээр боловсруулад илүү томор гаргаж дүрслэж харуулахыг яриад байгаа. Инхээр ууг нэг 50%-аар нэмэгдэн. Тэгэхээр ууг нэг 40 50 FPS гарах хэвээр. Яаж байгаа чинь DLSS 2 дээр гинтгэн 71 FPS болцсон. Тэгэн гутаа DLSS 3 дээр нэг frame generation-ээр дундуур нь оруулчихж байгаа болохоор 140. За DLSS 4 дээр
тэрний дундуур нь бас оруулсан гэдээ бүр цаашаа бүр 200 гээд. Тэгээ энэ бол яг бодит үзүүлэлт нь бол ууг нь бол одоо энэ байгаа. Яг одоо техникийн хүчин чадал нь 27. Тэгээд элдэн янзын технологи програм хангамжийн аргаар одоо хийсвэрээр юм уу AI одоо ажилуулад 247 гэж харуулж байгаа. Жинхэнэ ирэг дээрээ яг одоо бодит одоо зохиомол зураглал одоо дундуур нь кадр оруулалгүйгээр одоо ажиллаж байгаа одоо хамгийн өндөр хүчин чадал нь бол ууг нь бол 71 л байгаа. За яг энэ талаар бол дараагийн удаад бол илүү дэлгэрэнгүй ярих байх гэж бодож байна. За тэгээд нөгөө энэ тэгэхээр энэ одоо үзүүлэлтүүдийг ингээд мэрэгжлийн сайтууд болон энэ програм хангамж, техник хангамжийн судалдаг одоо сувгууд бос шинжилгээ хийсэн байгаа. Дүн шинжилгээ хийсэн. За энэ саяны нөгөө яриад байгаа multi frame generation тэгээд DLSS 4 дээр өмнөх DLSS all технологиг болохоор бас сайжруулна гэж байна. Тэгэхээр ганц одоо 50 цувралын 40-с онцлог гэж байгаа зүйл бол саяны нөгөө DLSS 4-ийн multi frame generation буюу одоо нөгөө хиймэл frame гэж нэрлэдэг байгаа. Ийм зүйлийг одоо зүгээр оруулж ирж тоог нь өсгөх гэж ойлгоход бол буруудахгүй. За тэгээд энийг ингээд тоог нь өсгөх нь өөрөө бол мэдээж сайн хэрэг. Гэхдээ түрүүн яриад байсан дүрслэлийн алдаа, артефакт бол нөгөө latency буюу одоо яг хөдөлгөөнд хариу үйлдэл үзүүлэх тэрийг тооцоолох тэр одоо цаад одоо анхны тэр яриад байгаа фрейм нь буюу энэ нь одоо бага байвал 27 гэдэг чинь бол маш удаан гацалттай гэсэн үг. Тэгэхээр харахад олон байгаа ч гэсэн яг нөгөө удирдах байгаа хүндээ болохоор гацалттай хэвээрэл мэдрэгдэнэ гэсэн үг. За тэгээд энэ олон саяны энэ яриад байгаа энэ үзүүлэлтүүд дээр бол дүн шинжилгээ хийсэн байгаа. За тэгэхээр та бүх харж байгаа энэ дээр болохоор Nvidia өөрөө болохоор маш олон ингээл олон зүйл харуулж байгаа. Энэ дээр их олон давуу талтай нэгэд. Тэгээ тэрнээс нь болохоор тэгэхээр одоо яг саяны тайлбарын дагуу DLSS 4 гэдэг зүйлүүдийг бүгдийг тооцохгүйгээр үндсэн одоо үзүүлэлтүүдийг нь харьцуулсан байгаа. Ер нь нэлийн хідэн сайт болон Reddit дээр. Тэгэхээр ингээд авах юм бол 50, 90, 40-тэй харьцуулах юм бол за Resident Evil 4, Far Cry, Horizon Forbidden West, A Plague Tale Requiem ч гэдэг юм уу. Энэ дээр ингээд яг бодит хүчин чадлыг харьцуулах юм бол 50, 90, 40 иймэрхүү зөрүүтэй байна. За нэг 20%-ээс 40% хооронд. За түрүүн бол бараг 2 дахин илүү 100%-аар илүү гэж хараад байсан. За 40, 50, 80, 40, 80 дээр бол 15-аас нэг 35% хооронд. За 50-70 Ti, 40-70 Ti нэг 10 хэдээс 40 хүртэл хувийн хооронд. 50-70, 40-70 гэхээр бас нэг 10 хэдээс нэг 40 хүртэл хувийн хооронд тэгээд иймэрхүү одоо дүр зураг гарч ирж байгаа үндсэндээ. Тэгэхээр яг одоо бодит одоо түрүүний яриад байсан одоо энэ өсөлтийн үр дүнд техник хангамжийн буюу одоо яг дизайны одоо агцын үр дүнд гарч байгаа тэр DLSS гэдэг одоо програм хангамжийн аргаар буюу тэр хиймэл оюуны аргаар хийсвэр гаргаж байгаа биш. Яг бодит одоо техник хангамжийн үзүүлэлтэн сайжирснаар иймэрхүү одоо зөрүү гарч ирж байна гэсэн. За тэгээд дээрэс нь нэг юм бодох хэрэгтэй. Мэдээж Nvidia өөрсдийнхөө шинэ бүтээгдэхүүнийг танилцуулахдаа хамгийн сайнаар нь л харуулахыг бодно. Тэгэхээр одоо энэ дээр харагдж байгаа ч гэсэн энэ сонгосон програм тоглоом мэднэр гейм дээр болохоор өөрсдийнхөө хувьд хамгийн сайн харагдхаал мэдээж сонгосон байгаа. Тэгэхээр магадгүй энэс ч доошоо буухыг бол үгүйсэхгүй. За тэгээ эдгээр зүйл болон бус одоо үзүүлэлт мэдээллийг дээр тулгуурлаад жишээлх юм бол энэ Германы computer base гэдэг вебсайт дүн шинжилгээ хийсэн байна. За энэ нөгөө shader гэдэг core гэдэг цөм нөгөө тооцоолдог цөм өөрчлөлтийг харуулсан байна. За 40 жишээлх юм бол 40 80 гэдэг карт 100% гэж үзэх юм бол 40 80 супер гэдэг нь 105% shader нөгөө цөмтэй боловсруулдаг гэсэн бол 50 80 40-80-аас 11% буюу 111% өсөлттэй гэдэг ч юм уу. Энэ болохоор цөмөдийг харьцуулсан саяны нөгөө яриад байсан энэ үзүүлэлт бол за одоо 50 70 ч гэдэм үү бүх картн дээр харьцуулсан байгаа. Тэрний нөгөө яг үндсэндээ Resident Evil, Horizon Forbidden West ч гэдэм үү энэ одоо нөгөө DLSS 4-ийг ашиглаагүй зүйлүүдээр харьцуулах юм бол за жишээлх юм бол 40 90 100% гэх юм бол 50 90 нэг 30-аас 35% илүү хурдан байхаар байна гэдэг тооцоо гараад байгаа.
За 40 80 100% байсан бол 40 50 80 болохоор нэг 115% орчим байх юм байна гэсэн урьдчилсан тооцоо гаргаад байгаа. За 5070 Ti болон 5070 нь болохоор 4070 Ti болон 4070-аас нэг 120 гэдэг чинь нэг 20%-аар илүү байх юм байна гэсэн иймэрхүү дүр зураглал гарч ирж байгаамаа. Тэгэхээр үндсэндээ хамгийн багаар бодоход хэрвээ Nvidia-гийн өгсөн үзүүлэлтүүд бусад одоо програм болон гейм дээр адилхан байна гэж үзэх юм бол шинэ 50 сурвалжлын 5090 карт 4090 картаасаа нэг 30 гаруй 30-аас 40% илүү хурдан байна. За 5080 болохоор 4080-аасаа нэг 15-аас 20%, 5070 Ti болон 5070 магадгүй нэг 20-аас 30% илүү хурдан байна гэсэн үг. За тэгээд дээр нь мэдээж нөгөө DLSS 4-гээ технологи орж ирж байгаа. Тэр бол гэхдээ яг техникийн үзүүлэлтийн ахиц биш. Түрүүн ярьсны дагуу програм хангамжийн аргаар одоо хийсвэр зураглалыг оруулаад тэгээд нөгөө тоог нь өсгөж харуулж байгаа. Тэр нь мэдээж муу зүйл биш. Гэхдээ тэрнийг дагаад асуудлууд үүснэ гэсэн юм яриа яваад байгаа. Жишээлх юм бол нөгөө дүрсний алдаа болон input lag latency гэдэг байгаа. Удирдахад яг харж байгаа тоо шиг адилхан тийм хариу урвал байхгүй гэсэн үг. За тэгээд нөгөө бичлэгийн ихэнд бүгдээр өнөөдөр ярьсан Jason ухаан болохоор за нөгөө 5070 гэдэг карт болохоор 4090-тэй адилхан перформанстай байна гэд бүр яриад байсан. Тэгээ энэ дээр харагдаж байна л да 5070 4090-тэй адилхан перформанстай. Гэтэл компьютер бейс болохоор яг одоо техникийн үзүүлэлтээр нь тулгуурлаад Nvidia-гийн өгсөн DLSS 4-ийг хассан яг бодит тэр програмууд дээр харьцуулт хийхээр 5070 гэдэг карт 4070 гэдэг картаас 20%-аар илүү байна л гэж тооцоо урьдчилсан. 20-оос 30% хооронд. За 20 гэсэн л байна л да. За тэгэх юм бол одоо нөгөө яг 4070 гэдэг картаа аваад хувилаад үзэх юм бол 100% гэх юм бол одоогийн байгаа зах зээл дээр байгаа картууд дотроос 4070-тай одоо хамгийн ойрхон нь болохоор Radeon 6950 XT тэгээд 3090 гэдэг карт энэ RTX 3090 21%-аар илүү. За тэгэхээр 21%-аар илүү гэхээр чинь 3090 байна. Гэтэл 4090 маань болохоор 4070-аас бараг 100%-аар илүү буюу 100%-ийг ахаад 100% нэмсэн гэсэн үг тий. Тэгэхээр 2 дахин илүү хурдан карт байгаа. Тэгэхээр яг бодит техникийн үзүүлэлтээр болохоор 5070 карт маань 4070-аас 20% илүү гэхээр 4090-тэй бол ягаач дүүцэж ирэхгүй болж байгаа. За харин 4080 гэдэг за 5080 гэдэг карт болохоор 4080-аас нэг 15-аас 20% илүү байна гэж яриад байгаа. За тэгэхээр 4080-ыг ингээд авах юм бол энэ дээр нэг 20%-ийг нэмэх юм бол 100% гэхээр 4080 гэдэг карт 5080 гэдэг карт 4080-аас 20% илүү гэхээр 4090 лүү дөхөж ирэх гэхдээ арай гүйцэхгүй гэдэг яг техникийн хувьд бол ийм байгаа юм байна. За тэгэхээр буцаж ирээд нөгөө DLSS гэдэг дүрв гэдэг юмыг ярих гээд байна. Тэгэхээр нөгөө Jensen ухаан мэдгдэл хийхдээ 5070 гэдэг карт 4090-тэй адилхан перформанс үзүүлнэ гэдгийг ерөөсөө юу гэж тайлбарлаж болох вэ гэхээр нөгөө DLSS 4-ийн multi-frame generation гэдэг зүйлийг л одоо дээр үндэслээд ийм мэдгдэл хийсэн гэсэн үг болж байгаа. За тэгээд DLSS 4-ийг ахаад нэг ярих юм бол одоо зүгээр бүгдээр нэг хоолны ширээний ард хоол идэх гэж байна гэж бодъё. Тэгээ хоолыг мэдээж цадах гэж идэж байгаа. График картыг одоо хэр оновчтой тайлбар болох нь би бас мэдэхгүй байна. Ямар ч гэсэн хүн хоолыг ингээд цадах гад идэнэ. Тэгээд жишээлх юм бол за 4090 гэдэг карт болохоор ширээний нэг ширээгээр нэлээд одоо ширээг дүүргэсэн тийм их одоо ширээний талаар хоол бай гэж бодъё. Ширээний тал. Тэгэхээр тэр хоолыг идээд хүн цадах байна. За 5070 гэдэг карт болохоор жинхэнэ хэрэг дээр яг хоол нь болохоор 40-90-ээс хамаагүй бага байгаа. Идэх юм бол 40 шиг биш. Гэхдээ яг хоолтой адилхан. За одоо ингээд нөгөө дэлгүр мэлгэрүүдэд байдаг ч тэр ресторанд хиймэл цэцэг гэдэг, хиймэл тавхтай жимс байдаг. Тэгээ харахад бол хоол яг жинхэнэ хэрэг дээр бол идэж болохгүй гэдэг шиг энэ 5070 карт маань болохоор multi-frame generation-ээр ингээд хийсвэр яг үзүүлэлтийн
ихсэж байгаа биш, зүгээр харахад бол ингээд тоон ихсээд байгаа. Тэгэхээр харахад нэлээд олон хоолтой. Тэгвэл тэрний бараг тал нь идэвдэхгүй. Тэгэхээр нөгөө харахад адилхан зурган дээр ингээд яг харах юм бол аль ширээн адилхан хоолтой. Гэхдээ 40-90 нь болохоор жинхэнэ хоолтой. 50-70 нь болохоор тал нь болохоор хиймэл хоол. Тэгээд ингээд тоолох юм бол адилхан байгаа юм шиг ийм л одоо миний хувьд ингэж одоо үзээд байгаа. Тэгэхдээ энэ картууд маань одоо 2 сар гэхэд ихэнх нь одоо зарласан байгаа картууд худалдаанд гарна. Тухайн үед дүүн шинжилгээ харьцуултууд гарна. Тэгээд тэр үед нь болохоор яг бодит байдлаар энэ визагийн зарласан зүйл маань биелээ олсон байна уу, эсвэл саяны бидний энэ дүүн шинжилгээ энэ сая компьютер бейс бусад сайтууд болон YouTube-ийн сувгуудаас хийсэн дүүн шинжилгээтэй нийцэж гэнэ үү гэдгийг бүгдээрээ тун удахгүй мэдэж одоо ярилцах болно. За өнөөдөртөө иймэрхүү байна. Та бүхэнд мэдээлэл таалагдсан бол энэхүү видеон дээр лайк дарж, сувган дээр subscribe дараарай. Ингэснээр дараагийн бичлэгүүдийг илүү хурдан хүлээж авах болцоотой болно. Тэгээд өнөөдрийн ярьсан зүйлүүдийнхаа их сурвалжийг видеоны тайлбарт оруулах болно. Тэгээд дараагийн удаа уулзлаа. Түр баяртай баярлалаа.